Лондон, Шанхай, Парис, Сүнживан 30 эргэн тойрон шуурч магаа битлээ. Юу болж байна? Би дэлхийн төгсгөлийг харж байгаа юм шиг санагдаж байна. Тэр үнэхээр миний мэдгсэн ч өвөн мөнгө ч үү. Түүний хүч нь устдыг ангуйч гэж мэдчихсэн чи богино хугацаанд яаж их хүчтэй болдог вэ? Ууштараа маус өрөө дарсан байна. Энэ новш бүтээгч над зөгнөл хэлсэн. Би дэлхийг бүргэж байдаг галбааганд өгнө гэсэн. Гэхдээ тэр надад тэр баг нь унах эсхийг хэлээгүй. Би харах гэж их удаан энд байлаа. Гэхдээ энэ миний оролцох боломжгүй та 30 минутын өмнөөс бүхлэн бүрхэн бүлгэн эргэн тойрны барилгууд шилдэг эсэсэнүүдээ байрлуулсан. Дохио хүмүүстэд дайсныг өнлөгчтэй дайралтууд зүтгэх болно. Тэгвэл бид дайсанд хүнд гэмтэл өгч магадгүй. Гэхдээ хэрвээ тэгвэл бидний хитний амьд үлдэх бол. Бидний дайралт амжилтгүй бид бүхэн амжилттай болсон ч үгүй. Бидний дайсан бол Ханс Андре хүртэл хэлээгүй Монгос одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Зүгээр хараад сууж бай. Хинбэ? Шидэт тараатныг устгах болон үлгэн шилжүүл хийхээр цугласан ангуучид тэдний нэгэн ч толгойд оролцож чадахгүй байна. Тэд ердөөлийн бүхэн тусахыг хүлээж байлаа. Тулааны төгсгөл ойртож байна. Хор байна. Хорны нөлөө агаарт байсаар байна. Хор надад нөлөөлөхгүй. Хор гүйцүүлж байна. Амжилттай. Муу вагон новш. Би чамаа хитэн хэсэг болгоно. Асруучтай ирэх мэтэл би арилгаж чадахгүй. Зарим дэглэлт ашиглаж байна. Тэгэхээр энэ үхэл байна. Харанхуйгаас төрсэн биднийг ч намхруулах түнэр харанхуй. Энэ харанхуй ямар тод юм бэ? Тайсон хааны нэг хаан Корашаг яллаа та төвшин ахлаа. Яаж юм байх боломжтой гэж тэр сүудрийн хааны бүрэн хүчийг ашиглаж чадахгүй байх ёстой. Тэгэхээр бид энийг ахаад мэдрэх нэ. Энэ ертөнцийг захирдах хамгийн хүчрхий хадаас айх хэрэггүй тэр ядарсан байгаа. Энэ шалахгүй амттад найдаж байгаа нь түүний бүрэн болоогүй гэдгийн баталгаа. Бүрэн бус хаан жинхэнэ хаадын замд саадуулж чадахгүй. Бэрэгөр шүүгөд төрч байна. Тэр Томас Эндред өссөн цэргийг ингэж үгүй хэлсэн гэж юу? Цуцал бэрэг буцаа тэр. Би чи буцаанд удаж чадахгүй. Бэрэг орч чадлаа. Гэхдээ Аратны хаан чиний зүг байна. Минь чи эзэнгүй хүчинтэй хэд бартсан бол та чи хүчээрээ ингэж хүүхдтэйнүүдийг удирдсан ч бид тэдний утсыг таслагч гэж удирдах чадахгүй болно. Би хүүхдтэйнүүд чинь эрх мэдлийг гацаагаад тасралтгүй амьлуулах болно. Тэгвэл чиний зэргүүц ердөө л чиний манай гэдэг шимэгч төдий болно. Одоо чи яах гэж байна? Хүн минь алга болчихлоо. Тэр хордын юм. Миний үл үзэгдэх чадвар маш их манайд цуцуулах ёстой. Би энэ хурдан тусах болно. Хөдөлгөөн хараа амьсгал болчих манааны урсгал би харж байна. Хэрвээ би түүнээс жоохон л хурдан байж чадвал чамайг юу өстэй байгааг мэдэхгүй ш. Тэр чинь нэмэргүй. Би чадал
Чиний бахархаад байдаг хурц чинь байхгүй бол чи юу ч биш юм шүү. Сүнжөө чад. Гэхдээ ахаад жаахан тоглогчийн цэцэг боллоо, тоглогч хүлээ. Тоглогч хар цэцгний эзэмшилд орлоо. Та идэвхгүй чадвар тодорхойгүй бүх нөхцөлийг хангалттай чадвар тодорхойгүй булчин дэвшилт тутагны гараг Макс цусан шунал level 2 үйл Макс идэвхгүй чадвар тодорхойгүй идэвхжлээ чадвар нэг юм боллоо. Тодорхойгүй. Чиний бахархаад байдаг хурц чинь байхгүй бол юу ч биш юм шүү. Би зэвсгэж чинь буцааж өгье. За чи одоо өмнөх шиг өөрийгөө эдгэж чадах уу? Зүуд гэж юу? Энэ бүхэн зүуд байсан гэж юу? Эмнэлэг мусан утга миний зүрхийг сүлжсэн гэж би амьд байна. Ухаан орсон уу? Уужинчул захирал. Захирлаа тэр хаад үгүй мангасууд яасан бэ? Би яаж амьд байгаа юм? Чамд хэлэх 3 зүйл байна. Нэгт би захирлыг шарн ажиглалтын салбарыг ахлах. Хоёрт би чамаас сүтэлдэг хөшөөнүүдийн талаар асуумаар байна. Гуравт чи миний нэрийг яаж мэддэг юм? Юу? Бацараа хөдөлдөг хөшөө гэдэг чи юу гэсэн үг вэ? Бид мэдээ аваад цагаан бар бүлтэнд тэргийн газраас чугай далхид тийнэ. Вэ би тэрийг асуугаагүй. Арай байж боломгүй энэ мэдгээ өөрөө танил санагдаад байсан юм аа. Би өмнө нь энд 2-7 хоног байсан. Гэхдээ сүнжөө ангуучаа чи зургнаас өөр харагдаж байна. Ангуучтай холбооноос гаргаж өгсөн VIP руу би давхар данжнаас арай гэж амьд гараад энэ өрөөнд сэрсэн чи зүгээр үү? Над бодлоо зөкслөх хугацаа хэрэгтэй болтой. Яаж юм зүйл болов? Үзүүл сүнжөө. 446 ажил суудрын хаан чөтгөрийн ангууч Цус 93300 манай 155702 ядралтай хүч тамир 324 тамир тэхэ 321 шалмгаа байдал 340 ухаан 340 метрхүй 321 яодыг физик гэмтэл багасгал 65 шидийн гэмтэл багасгал 44%. Идэвхгүй чадвар тодорхойгүй level max 1 level max 1 төвшөлт тутагны байрлал идэвхтэй чадвар гүйл цусан шунал зэрэмдэглэх захирагчийн эрх мэдэл утга шийдэлт төрлийн онцгой чадвар сүүдэр гаргал сүүдэр хадгал сүүдэр солилт хааны эзэмшил миний царай болон үзүүлэлтүүд яваарай би эднийг хадгалаад өнгөрсөн дэрч миний аавд хөдөөсөн бүх зүйл байна комисси илүү хүртэл хаад өнгөрсөж гэж юу игээд байна толгоогоо бас цогцгсон юм биш үстэй юу би буруу өрөөнд ороод та юм бэ би өмнө нь найзмаар өөрчлөсөн болохоор тэр намайг танихгүй байгаа л та. Чи үнэхээр ахыгаа танихгүй байна уу? Та миний ах яг мөн үү? Нэг л өөр санагдаад байна. Бас ундруулчихсан байна. Чамтал зүгээс санагдсан байх. Би завгүй байна. Би ангууч шалбар явах хэрэгтэй. Тийшээ явж яах вэ? Би ангууч байх боллоо гэж. Нэрээ юу? Хичээл дээрээс ирсний чи мэдж байна. Тиймээс буцаж хичээлдээ юу? Юу? Чи ч хаасааны хичээлээ хайж ангууч болно гэж бодох хэрэггүй. Юу? Яаж миний нэрийг мэдсэн юм бол? Надад сүүдрийн цэргүүд нь байхгүй ч би ахаад айран босох бол. Гэтэ яаж ийм зүйл болдгоо вэ? Бас яагаад ийм зүйл болов? Би үнэхээр өнгөрсөн төрсөн байна. Чи хаяанаас хойш 2 жил болсон уу? Ийм орон гэргүй юм шиг залуу ээж цаглын ангууч байх гэж. Тэр төхөөрөмж таны шидийн хүчийг хэмжиж чадахгүй байсан ч ангууч мэднэ. Гэхдээ ахиж шалгахаас өмнө би захиралтай уулзмаар байна болох уу? Захирал тэгвэл би таныг түүний өрөөрөө би хаана байдгийг мэднэ. Би өөрөө явж. Яаж гадны хүн захирлын өрөөг мэддэг вүлээ? Өнөөдөр ямар үнэл зохиодог юм бэлээ? Би ямар анх удаа холбоонд худлаа хэлж байгаа ш. Хэрвээ би вүүчинжүүлэх баригдвал асуудал гарна. Чи өлөө зөксөх чадвартай нэтрийгээ тайлгнаагүй байна. Чи яаж? Чи өндөр түвшний ангууч харны холбооны хэлбэнд байдаг хүмүүсийн шиг салтанд байгаа.
Нэг хүн чамаар охиныхоо шиг ах болохыг хүсэх болно. Бас надад тийм хэрэгтнүүд юу гэдгийг сонирн биш. Гэхдээ чи тэр явдлын үеэр гэмгүй ангуучдыг гэмтэх юм бол миний гарт болно гэж мэдээрэй. Дахиж сануулахгүй шүү. Үй чи яг юм бэ? Энэ сүншиг залуу юм бэ? Энэ яг л уулзахад таатай байна. Түүний хараг үнэхээр удсан юм шиг санагдаж захирлаа. Хариугаас сонсоо шууд над дээр ирж байгааг хараад чи өөл явцын талаар мэддэг бол та. Юу болсон бэ үгүй юу ч мэдэгдэл та ертөнцийг ахих төлбөр байнууд талцах. Тэгвэл би шууд гал асуудалд оръё. Тэрнээс өмнө тантай тохиролцоо ямаар байна. Тохиролцоо. Би цэжийн орол дээр ч сүүдрээ ярма босгох хэрэгтэй. Дөрмийг өөрчлөлтөөсөн биетүүдийг ч бас дайралтын багийн гişмүж таасдаг болов. Хэрвээ тэгвэл би цэжийн орол дээр хөшрөөсгүүдийг ганцаараа ална. Утгагүй юм ярихгүй байхыг хүсье. Би цэжийн орлын дайралтанд хэд удаа бүтггүй тадаг чи мэдгүй гэж юу? Энэ нэрэг. Энэ бол зөвхөн миний чадварууд энийг надад даатгаж. Би цэжийн орлын шургаалзнуудыг гаргалж чадна гэж амлая. Усын тусны ангуус час чул тусууч. Яаж ийм зүйл? Энэ яг юу вэ? Мэдэгдэл та ертөнцийг дахин эхлүүлэх үү? Би зодог тайлах гэж байгаа. Яг энийгээ болж болохгүй гэж би энэ бүхнийхээ сүргэж мэдэж байна. Энийгээ болго гараад тэр удаа намайг дээрээс дорж үзэх гэсэн юм бэ. Дорд үзэх гэсэн юм. Чи хэм бэ? Чи хүстэй эзнүү? Чи хүлээж эзнүү? Чи хүсвэл энэ ертөнцид үрд амьдарч болох байсан хамгийн сайхан зүйлнээс эцэс зэрэггүй байхтай л хичээл. Намайг чиний бүтээсэн энэ хийсвэр зүйлд хоригд гэх гээ юу? Үгүй ээ, би энэ ертөнцийг бүтээгээгүй, чи өөрөө бүтээсэн, би бүтээсэн гинэ. Энэ бол чиний өдийг хүртэл гаргасан алдаагаа залруулах хүсэл болон миний хүчний нийлбэрээс бүтсэн ертөнц. Өөрөөр хэлбэл энэ бол миний эзэмшил. Энэ бол мөнхийн амар амгалан. Үгүй. Би чамайг чиний бодж байгаагаас ч удаа хугацаанд ажиглаж байна. Үхэлтэй энэс ч илүү ойрхон байсан эрнээ зогсолтгүй тэмцэж байсан чи би бол чиний тэмцлийн тэмдэглэл, чиний эсэргүүцлийн нотолгой бас чиний зовлонгийн шантал. Би бол үхэл бол мөнхийн амар амгалан бас айдас. Би бол чи бас миний эзэмшил чи хүснээ хийж чадна. Чи миний албатуудыг өөрийн болгож чадна. Бас тэднээс миний хүчийг сорж чадна. Эдий зөвхөн эзэмшил дотроо боломжтой эдий ч ертөнцийг бүтээж устгаж өөрчлөх хүч болж чадна. Бүхнээс илүү хүч. Чи бигээр ижилхэн хүчтэй гэж үү? Бид эцэст нь ингэж уулзах өдрийг би удаан хүлээсэн. Би бол сүүдрийн хаан. Өсөлтийн хүчийг захирах үхлийн хаан. Мөн харанхуй хамгийн гүн эсгийн захирагч. Яагаад намайг сонгосон юм? Би чамд үзүүлье. Бидний эхлэл ба төгсгөл. Мөн чиний эхлэл. Тэр өгсөн. Ой би сонгож мэдрэхгүй байна. Юу болсон бэ? Тэр байж боломгүй юм. Одоо энэ шид дараад нь цогцоохон үлдсэн гонооч гэж дөрөвний үнийг сонсох хэрэггүй гэж одоо бөмбөгдүүлэлт тэднийг зогсоож чадчих магадгүй. Үгүй бид тэднийг заавал зогсоох ёстой. Улсын түвшний ангууч үүс болохоор одоо уцгацсан байх. Бүгд галлахад үлдээд миний тохиогоор галлахна шүү. Бидний бол цагаан хөвгөл шиг шид дараатан. Яаж би юм байх боломжтой гэж. Арай үгүй юм зүйл болж болохгүй. Урамчаа өгснээр дараа жинхэнэ амьдрахыг боловлох хэрэгтэй. Одоо энэ чинь хүүхдэд гар хүрхгүй. Өөр ертөнц өөр
юу ч байхгүй байсан үед гэрэл болон харанхуй л оршдог байлаа. Туйлын оршихуй ирлийг хувааж бурхны элч нарыг бүтээсэн. Мөн харанхуй хувааж 8 хаадыг бүтээсэн. ертөнцийг устгахаар турсан хаад болон ертөнцийн тэнцвэрийг хадгалахаар турсан элч нар тасралтгүй тулдаж нэг нэгнийхээ зэргүүдийг хөнөөж байсан. Дуусшгүй урт удаан танд цуцсан хамгийн тод гэрлээ хэлтэрхий туйлын нэгнээс синхүү асуусан. Туйлын захирагч минь та юунд таны төлөө төлөвлөж буй үн чалбатуудад туслахгүй байна вэ? Та юунд таны төлөө амиа өгч буй тоог боломжргуудын арилгааныг үл тооно вэ? Бидний дайснаа дарах хүч чадал арилаж бид тэдний толгойг авч таны сүр чавхлан дүргэл болгоё. Гэсэн ч туйлын нэгэн гэрлийн хэлтэрхий догт хариу өгөөгүй. Яг тэр мөчөд гэрлийн хэлтэрх өнүүд ойлгосон юм. Туйлын нэгний хувьд тэдний хаадтай ээж байгаа дайн бол ердүүл зугаа цэнгэлийн зүйл бас захирагч дайныг дуусгахыг хүсэхгүй байгаа. Бурхныг дахин шүт. Бүгд туйлын нэгнийг дахин шүтсэн. Бурхныг багтан тул бүгд туйлын нэгний төлөө дайны уухаа даасан. Итгэл үнэмшлийн бат бүгд туйлын нэгэн цус болон амьнасаараа үнж бахан амдгаалсан. Тэд өдөө хүртэл хуулийг дагсан. Энэ хуулийг зөрчсөн хинч бай мэдчихгүй гэсэн ч үхлийг даван гарсан биш. Өгсөн хэтэрхий олон байсан ёо ганц юмшигч. Тэд хуулийг дагсан ч тэдний хүлээж байлаа. Туйлын нэгэн оршин буй цагт хизээж дуусахгүй. Энэ утгагүй түүнийг дутахгүй дайныг дуусгахын тулд тэд илдээ сугалсан. Энэ бол бослагын эхлэл. Тэр бол их эртний цагийн бие. Би бус элчнэрийн бослагыг эсэргүүцсэн цорын ганц бурхны элч байсан. Гэсэн ч миний өрөвдөлтөд цуун цэрэг элч нарын нэгдсэн армийн өмнө юу ч хийж чаддаггүй юмсан. Би ч бас ингэж дуустаа л гэж бодож байсан. Гэтэл би харанхуй технүүдээ нэх үед туйлын нэгэн миний дотор нэгэн хүчиг нуусан байгааг би анзаарсан. Бос. Тэгээ шинэ хайрам дагуулсан тулааны төлбөрийг зорьсон. Гэсэн ч намайг ирэх үед бүх зүйл алилтын дууссан байлаа. Намайг эргэж ирэх үед бүх зүйл дууссан байсан. Үлдсэн гэрлийн хэлтэрхүүнүүд туйлын нэгнийг алж өөрсдөө шинэ үн бурхад гэж нэрлэн захирагчдын суудал суусан. Дараа нь туйлын нэгний хүчийг агуулсан олон төрлийн хэрэгслүүд ашиглан хаадыг агнаж эхэлсэн. Үүний үр дүнд үлэмж битнүүдийн хаан лига захирагчдад баригдсан. Үүнээс болж хоёр талын хүчний тэнцвэр алдагдсан. Тэгээд хаад яг энэ нөхцөл байдлыг ойлгож эхлэх үед би тэдэн дээр очив юм. Өөрсдийн дайсан болох захирагчдыг дарахын тулд тэдэнд надтай хүчээ нэгтгэхээс ор сонголт байгаагүй. Гэрлийн хэлтэрхийч биш бурхны элч харин сүүдрийн хааны үед тэднээс миний дуусшгүй урт тулаан эхэлсэн. Цаг хугацаа миний талд байсан зохицуулан сүнснүүд тулааны төлбөрт үлдэж галзуулуугийн хаанаар өрдөрдүүлсэн сүрлийн аримтай хүчээ нийлүүлэх үед хаад болон захирагчдад надаас айж эхэлсэн. Хаад хоёр нь надаас айж хүчээ нэгтгэх миний ард нуруу руу дайрсан. Тэднээс болоод миний сүрлийн арим бараг л арчдаг шахсан. Энэ их хүч чадал надад уруулт авчирсан. Араатнуудын хаан цэргүүдийн орхин цугсан ч чөтгөрүүдийн цагаан галын хаан баран шангаа өртсөн. Гэтэл тэр үед ой та одоо бидний өршөөх цаг нь болсон.
хамгийн тод гэрлийн илтгэх юм нь бидний дахин тулах шалтгаан байхгүй. Хэдийд намайг оргуу хоосон руу илгээх хангалттай болж байсан ч тэдний их тайвныг хүссэн. Энэ бол тэдний надад үзүүлэх гэрлийн армийн өдөртөн тэргүү гинэ тамт болж байсан үеийн надад үзүүлэх хүндлэл байсан юм. Шалтгаан байхгүй гинэ. Та нар миний эзнийг ил болон чадаараа хөнөөгөөгүй гэж үү? Тэр бидний ч бас эзэн байсан. Тиймээс л та нарын хийсэн хэрэг илүү бузар. Та ханаас ч илүү ойлгож байгаа эзнийхээ эсрэг туслахын талбай өргөн бидэнд ямар байсныг та ойлгож байх ёстой. Бид энэ дайныг дуусгахыг л хүссэн. Миний зүрхийн чадараас энэ бол та нарын хүсэж байгаа төгсгөл. Та нар эцэст нь энэ дайныг яалагч болох юм. Өө сэтгэл зүрхснээсээ бидний өршөөгөөч яг одоо намайг хал. Өөрөөр хэлбэл дарноо хамгийн тод гэрлийн илтгэх юм. Би балмагтсан. Би ямар ч шийдэл гаргаж чадаагүй. Тэгээд би өшөө авалтын төлөө өөрийгөө нуухан шийдсэн. Би цагаан галын хааныг өөртөө хамт харьсан болохоор бие тэнхрүүлээд дараа нь Аратны хаан руу дайрна гэж төлөвлөж байсан. Гэтэл намайг нуугч байхаа өөрийнхөө хүчээ алдсан хаа захирагчдад ялагдсан байсан. Намайг орон зайн цорхоогоор зүгтсэн хаадын мөн ахин гарч ирэхэд Лугийн хаан хүчээс л хэрэгтэй гэж мэдчихсэн учраас ямар ч тулгааныг зөвшөөрөөгүй. Тэгээд тэр намайг дуртай яг нэндээ тэгсэн. Би чиний яринд бүтээхин тулд чиний ертөнц хайсан. Дэлхий тийм ээ хүмүүсийн хувьд мансууд гарч ирсэн их тааварчгүй гэмтийн зүйлс байсан байх. Хүмүүс ч үгүй болох нь гарцаагүй зүйл байсан. Галт далаач ивсэн хот би энийг өмнө харж байсан. Чөтгөрийн цайз ирээдүйд ийм зүйл болно гэж үгүй. Энэ бол өнгөрсний тэмдэглэл. Юу гэсэн үг вэ? Хаадын орших шалтгаан нь устгал бол захирагчдын шалтгаан туйлын нэгэнгүй ертөнцид тэнцвэрийг хадгалах юм. Захирагчид хаадын хөдөлгөөнийг илрүүлж өөрсдөө армийг илгээсэн. Тэгээд бүх зүйл дууссан. Захирагчид өөрсдийнх нь устгаж чадаагүй өмнөний ертөнцийн арим ахины ертөнцийг устгасан дууссан. Үүнийгээ залруулахын тулд тэд ашиглахыг хориглож байсан туйлын нэгний хүчийг агуулсан хэрэгслийг ашигласан. Бурхны хэрэгсэл ахин төрөлтийн ундаг. Энэ бол цаг хугацааг 10 жилээр ухраах гайхалтай хэрэгсэл. Захирагчид энэ ертөнцийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн ч одоогийн дэлхийн хаадын эсрэг хийх тулаан тэтэрхээс сулдраа байсан. Бас ямар ч хэдийн эрэггүй дэлхий том хэмжээний тулааныг төвсөрлж чадахгүй. Хаад болон захирагчдын айлд ялсан бай үр дүнний гариг нэг л хിവэрээ дуусна. Тиймээс захирагчид шийдвэр гаргасан бүгдийг нь аварч чадахгүй л зарим наймд үлдэж шинэлгээр үргэлжлүүлэн амьдрах тэгжил ангуучд үүссэн. Тэд хүн төрлөختнийг хоёр талын мөргөлдөөнөөс амьд гарах хүчтэй болгож байсан. Захирагчид яасан ч байсан хүн төрлөختнийг амьд үлдээхийг хүссэн. Тэгж үз тэд өөрчлөгдсөн ертөнцид амьд үлдэнэ. Хэрвээ ангуучд гэх цөөхнөөс бусд нүх ёстой гэдгийг хүсвэл хүмүүс мэдвэл нийгэм энгийн байж чадахгүй. Чөтгөрийн хаан бол сүүдрийн хааны дурсамжаас үлдсэн хэлтэрхий. Тэгэхээр энэ ертөнц аль хэдийнэ тоог бол удаавсан байх. Тийм ээ, гэхдээ дээд оршихуунууд цаг төрч чадахгүй. Тэд дахин төрөлтийн ундгаар бүтээсэн өөрчлөлтийг харж чадна. Захирагчид өөрсдөө алдаа хэд хэдэн удаа засгийг оролцсон ч хаадчус төлөвлөгөөгөө тасралтгүй өөрчилж байсан. Бурхны хэрэгслийг ахин ашиглах боломжгүй болох хүртэл энэ бүхэн давтагдсан. Базар ахин төрөлтийн ундах хязгаартай гэж юу? Хязгааргүй хүчгэж байдгүй юм. Яг л ертөнц бүтээх чадaltaй туйлын нэгэн өөрийн бүтээл талуулсан шиг бүхий л хүч хязгаартай. Тэгээ бүтээл нь яаж бүтээгч ялж чадсан юм. Хүмүүс өөрсдийнх нь бүтээсэн машин дарж байгаа тал ажил бид тулгаар бүтээгдсэн учраас бидний хүч бүтээгчээс нөхтөл хангалттай байсан. Тэгээд та захирагчдын аргыг ашиглан өөрсдийн төлөвлөгөө гаргасан. Захирагчид хүмүүс шид дараатнуудыг хөнөөх хүч зээлж
энэ ертөнцийг хүчтэй болгож байсан шиг хаадч бас хүмүүсийн биеийг зээлж энэ ертөнцид бууж ирсэн. Тэгээд захирагчдын төсөөлж байснаас хамгийн эрт өөрсдөө ярмыг энэ дэлхийд авчирсан. Захирагчдын энэ гариг дээр тараасан шидийн энергийг ашиглан энэ гаригийг нэг том өрх болгох гэж байсан. Тэгвэл захирагчдын ярмын нэг дор залгиж чадна яг зөв. Агуу их хүчтэй хаад энэ ертөнцид ирэхийн тулд тэдний хүчийг дийлэх бие хэрэгтэй. Харин устгалын хаан бит хоёр хитрхи их хүчтэй байсан болохоор бидэнд тохирохон олдоогүй. Тэр үед хааны дор ажиллаж байсан хамгийн чадвартай шиднүүдийн нэг над дээр ирж санал тавьсан. Тэд надад тохирохныг олж өгнө гэж. Бүтээгч гихтэр шид над тусалж өгшгүй би өгнө гэсэн. Гэтэ харамсалтай нь үхлийг агуулж ганц лимит бит байхгүй. Бүтээгч өөрийн зохиосон системээр шидийн хүч мэдрэх авьяас агуу биеийн хүч зэрэг зэндаа агуу юу хангад бүхнийг хайсан. Бүтээгч миний тохирохныг хайсан. Энэ бол амар ажил биш. Тэгээд тэр хайх ёстой системийг давсан нэгнийг олсон. Түүний тоглоомын дүрмийг ахин бичиж түүний төсөөллийг давсан хүн. Үргэлж судалдаараа үхэлтэй хамгийн өөр байсан гэрнээ үхлээс ахин дахин болтдог байсан чи би чамайг харж байсан. Тэгээд бүтээгч эсэргүүцж байсан ч би чамайг сонгосон. Би ахиад хэлье. Би бол чиний тэмцлийн тэмдэглэл, чиний эсэргүүцлийн нотолгоос чиний зовлонгийн шагнал. Хэдий чи бүтээгчийн төсөөллийг давсан чиний хүчийг дийлэхэд хангалтгүй байсан. Хэдий би бүтээгчийн төсөөллийг давсан чиний хүчийг дийлэхэд хангалтгүй байсан байх. Бүтээгч миний хүчинд тааруулахын тулд хүний чадвар болон дур сонирхлыг ашигласан. Тоглоом ба бүтээл. Бүтээгч үгээр чиний зугаа цэнгэлийг тэтгэж миний хүчийг ашиглан чиний биеийг төвшнгөөр нөөцлөлт надтай ижил болгож байсан. Систем тоглоом шиг харагддаг бас тоглогч гэдэг нь бас ийм учиртай байж. Гэхдээ чи бүтээгчээс оровсон. Сүүдрийн хаан чи яаж чадж байна? Бусдаа зүгээр хараад суун гэж бодоё. Яагаад? Захирагчдын уучлалтгүйсэн явдал хаад явуул би аль талд орохоо удаан бодсон. Тэгээд би шийдсэн бас би ийм л байхыг хүссэн. Чамтай өнгөрсөн хугацаа үнэхээр сайхан байсан. Магадгүй би чамайг алдахыг хүсээгүй. Чи бол чи би болсон. Хин чинь би эзэн болсон бай. Аль хинээ нэг болсон учраас чин зүйл байхгүй. Тиймээс би чамд сонголт өгье. Чи нүхлийн эзэмшилд үлдэж өөрийн бүтээсэн мөнхийн зүудэндээ жаргаж болно. Хэрэг үгүйг үл чи бодит байдал бүтчиход дэснүүдтэйгээ тулдах болно. Чи шийдвэрээ гаргасан гэсэн. Чи хаадтай нэг тал болоогүй. Захирагчдын эсрэг тулдах хүсэл чинь аль тэрт үгүй болсон юм бол ягаад хаадтай хамт өөрсдөнд рүү зогссон юм. Учир нь тэнд надад байх газар байгаагүй. Миний хариулт мөн ижил. Энэ миний байх газар биш. Би чамайг сүүлийн удаа харж байна уу? Би ямарлаа харин сүүдрийн хаан чи мөнх амьдрах болно. Тиймээс би дахин уулзахгүй. Үхлээр чиний хүч чадал бүрэн болсон буцах зам би мэднэ. Учир нь би бол чи. Бос. Сүртэлж шүү те. Бос. Тоглогчийг тэтгэх систем устгах кодыг оруулаа. Систем одоо устгахдаг болно. Тоглогч хүчний хязгаарлалтуудыг арилгах болно. Хүчний хязгаарлалт арилсан учраас командлагч төвсний сүдрийн зэргүүд бүрэн хүчээр эргүүлэн авна. Командлагч төвсний зэрэг X зөвс зэрэглээ. Командлагч төвсний зэрэг B рүүгийн хүчээр нэмэгдлээ. Сүдрийн хаан ааш борон мөнхийн харанхуй ертөнц рүү буцаж байна. Та системийг устгах уу? Тийм үгүй. Тийм. Гэрлийн хилтерхий чиний хамгаалаад байгаа хүний биеэс хамгийн аимшигтай сүрэл ирж байна. Чи үнэхээр өөрийн гараар энэ ертөнцийн сүрэлийг авч ирнэ гэж юу? Чи үнэхээр сүдрийн хааныг амьлуулахын тулд өөрийн амийг зөлж байна гэж юу? Муусаа орвчд юугаас идэт байгаа юм? Бидэнд цаг алга.
Энэ новш тэр миний жадны хөдөлгөөнийг уншаад дагаж хөтлөөд байна. Тэр тоогүй олон тулаанд орж байсан дайчин шиг хөдөлж байна. Тэр хүүтний хааны дайралтаас арай гэж болтож байгаа юм. Миний дайралтуудыг бас хаагаад байна. Новш би чамайг хэдэн хэсэг энэ мэдрэмж энэ чи надад нөлөөлөхгүй. Ахаад дайрцах би бодоо боллоо. Энэ үртлэрсэн байж болохгүй. Чи галзуураа юу? Чи мэдрэхгүй байна уу? Бидний эргэн тойрны манаа чарлаж байна. Сүүтрийн хайс вэ? Би үүнд чинь оролцохгүй. Гэтэ чи над сүүдрийн хааныг ялахад туслана гэж амласан биз дээ. Би сүүдрийн хааныг хүн төлөвт байхад нь тийм амлалт өгсөн. Гэхдээ одоо жинхэнэ нэрж байгаа болохоор над амлалтандаа хүрэх хэрэг байхгүй. Тэгсэн чи Яратны хаан биш сүүлээ авчаад сутах гэв. Хүүтний хаан чи сүүдрийн хааны бүрэн хүчийг мэдэрч байгааг болохоор намайг ойлгохгүй. Чиний төлөө залбирч бай. Тэнийг новш. Хүүтэн ямар аимшигтайг мэдэр сул дараа амтан минь. Энэ бол миний жинхэнэ хүч. Үүнд оногдож болохгүй шүү. Гад бүгдээрээ эндээс яв. Нэг бүхэн хэрнээ мэдхгүй над нэг бүхэн хэрэг мэдхгүй надтай тулд зүрхлэн гинэ гэж ашиглаад болт. Сүдрийн хамт мөнхийн нойронд үүр төрөгд. Тэр эндхийг бүхэлд нусгах гэв. Хүүтний хааныг ийм хүмүүстэй гэж бодох хэрэггүй. Тэр миний мөснөөс гарчихсан байна. Тэгэхээр командлагч цусны зэргүүдийг үсэрсэн гэж юу? Тэгвэл ийм болохоор л би зүгнэлт итгэдэггүй. Атгуус цухтаа юу? Миний зөвшөөрөлгүй. Яв зүрхлэн гинэ. За яг гоё сүрт